За амьдралч баян юм дөө. Маа нэвтрүүлгийн багийнхан дунд говь, өмнө говь, баян хонгор гэдэг аймагуудаар одоо аялын тэмдэглэл. За мөн одоо танаа тооны нэвтрүүлэг гэдэг нэвтрүүлгүүдэд бэлтгэхээр бүтэн баг хөдөлсөн. За тэг өнөөдөр өмнө говь аймгийн 3 тис сумын одоо газар нутаг юм байна лээ. За тэгээд бидний одоо энэ байгаа газараас ийшээ холгүй нэг одоо нэг 50 гаруй ч юм уу 60 гаруй ч юм уу яваад хэрмэн цав байгаа. Тэгээд бид нар энэ ч хэрмэн цав орох гэж яваад саатлаа машин маань. Тэгээд саатаад бас нэг жоохон эвдрэл асуудал гараад. За тэрийг шүн юм чи. Тэгээд тэрийг яах вэ? Бүгдээрээ зогсож янзлаад. Тэгээд өглөө усад нэг айл бараадлаа. Ингээ харсан ойрхон айлтай буусан байна. Ингээ харахгүй шин буусан болохоор орчноо цай харж чадахгүй. Тэгээд нэг айл бараадад буусан байна. За айл руу очие гэдсэн. Айлын хүмүүс биднийг очихоос өмнө өглөө эрт. Энд нэг хүмүүс байсан юм байна гэдэг. Тэгээд ирж цай гураа гэж хүүхд явуулсан байна. За очиж цай ууцхай гэд. Одоо нэг говийн ганц айл гэл одоо байдаг байсан шүү. Тээх нь үед одоо бүрийн ахын маань хийдэг байсан нэвтрүүлэг. Тэр шиг одоо ингээл гоё говьд таарсан. Энэ иргэн тойрон ч угсаа өөр айл байхгүй. Бараг айл таарддаг юм байна. Бид нар бүр харин амар азтай ингээд яг айлтай ойрхон бараанд машин маань саатсан байна. Тэгээд энэ ах ширтэйгээр ярьсан чиг сайхан хүмүүс байна. Тэр нэвтрүүлгээ бэлдчихүү гэсэн үг. Тэгээл гэж байна. Тэгээд за тгий асуудалгүй. Тэгвэл бид нар эргээд игээд. Тэгээ эргээд одоо ирж байгаа маань энд юм байна. Тэгээд одоо ямар хайлт ирсэн байна. За ямар хүмүүстээр одоо хонох гэж байгаа вэ гэдгийг нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа та бүхэн одоо үзээрэй. Зүгээр үнэхээр замд таарсан жирийн нэгэн малчин айл. Ямар гоё ажилсаг хөдөлмөрч, ямар гоё зочломтгой, ямар гоё нэг юм гоё хүн чанартай гоё монголоор байгаа юм бэ гэдгийг би түр өглөө өөрөө биеэрээ мэдэрсэн учраас одоо би тэрийг хуваалцъя гэдэг. Тэгээ ахын дээр ирсэн байгаа. За хэдүүл ороо нохоо мохоо гоё тасцсан. Одоо манайха дайрж марихаа байсан. Эндээ ингээд тэмээнүүд нь ирсэн байна. Одоо хонья маань хаанаас хотлоод ирэх юм байна лээ. За орё дойдуулаа. За би хамгаалсан сүрэг тарган сайхан зосч байна уу та? Би ямар хамгаалсан сүрэг тарган завтаа зосч байна. Ачаал албан өндөр үү? Өндөр сайхан байна. За сайн сууцгааж байна уу? Сайн сууж байна. За энэ аваар туслан сайхан уу? Өнтэй сайхан зосч байна. Өнтэй сайхан зосч байна уу? Өнтэй сайхан зосч байна. За өнөөдөр одоо бидний хонох айл санаандгүй яваад Эстоны говийн ганц айл гэдэг шиг одоо машин саацны улмаас одоо олж ирсэн айл маань тун сайхан хүлээж аваад тэгээ одоо цогаахынд өнөөдөр хононо гээд цогаах маач тэг гээд тэгээд одоо өнөөдөр гэр бүлийн нэг гишүүн болоод хононо доо. Хонлог. Болно тийм ээ? Болно. За. Гоцсол нэг юм байна. Хамаагүй бид нар хүнжил бүгөөтэйгээ яваа. Асуудал байхгүй. Тэр тал дээр санаа зовох юм байхгүй. За цогаах маань энэ нутгийн уугуул. За. Эндээ төрж өссөн. За. Одоо тэгээд эндээ малаа маллаад л. Маллаад. Насараад малж байна дөө. Одоо энэ тусландаа бууцсан байгаа байдал тийм ээ? Тусландаа бууцсан. За, одоо эндээ бүтэн цусаад хаваржаа намаржаа гэл тэгэл дөрөв үлрэлдээ нүгэл явчихна. Тэгээ намаржаан дангараад. Ээжийг оруулаа яри. За, ам бол одоо хэдүүлээ байна да? Ам бол хоёулаа байна. Хоёр хүүхэд тусдаа. Хоёр хүүхэд тусдаа. Тусдаа гарсан. Хоёртой. Хүүхдүүд нь одоо яаж н хот түрээ бараадсан байна уу? Бас хотоо бараадсан байна. Хотоо бараадсан байна. Хотоо тугаа. За. Ажил сургууль. Нэг нь ажилчин. За. Төгсөөд ажиллая гэж байгаа. За. Гэж байгаа. Эхнэр хүүхэдтэй. Аха. Удаахан энэ хавар малынаас олгож өгсөн. Хоньд айл руу явчлаа энэ айл. Цуг байгаа тий? Цуг байгаа. Энд чи бол төр ирсэн байгаа юм. Төр ирсэн байж байгаа. За. За энэ хавар одоо зуншлах сайхан байна гэж чинь ер нь малын тарга твээр давгүй юу? Давгүй. Өнгөрдөг жил сайхан өнтэй зунтай байсан болоод тарга хүчтэйгээ хэвээр орсон. Малдаж үгүй сайхан орсон. Ойрын хэдэн жил ер нь их туслан сайхан байгаа сураг дуулдах юм. Тийм байна. Энэ өнгөрдөг жил энэ жил хоёр сайхан байна. Тэрнээс өмнө 2 3 жил сүрхий ганцсан. Сүрхий ганцсан. Тэр нь тэгээд ямар шохон шиг байв та. Манайх ч оторт байж байгаа л ярьсан. Хаашаа Баян цагааны нутгийн Шинжистийн нутгаад байж байгаа оторт. Хэр хол оторлоо. Чин наадлал 100-100-аас цааш км доторлж байж байгаа дэрсэн.
Одоо тэгэл бэлчээр жоохон таараа болохоор одоо отроос өөр арга байна. Остроос өөр арга байгаагүй тэгж явж байгаа л сайхан уншлөө тэгэл буцаад ирчихсэн. Тэгээд одоо янз бүрийн юм дуулдах юм байна шүү дээ. Одоо ингээд энэ тэргээр оторлоод очихоор бас нутгийн хүмүүс жоохон гадуурхах юм. Ингийн тикийн бэлчээр одоо булаацалтлаа барилаа гэл юм ярих юм гэдэг юм. Гайгүй айл амтантай зохироод тохирчхоор тэгээд ажиггүй. Ашгүй тий. Гайгүй энэ цагааныхан нэр сайхан дэнтэй. Юуныхан бол шинжээстэйхэн бол ер нь бол хороод байж байгаа нутгаар тавьж өгч байлгаж байгаа л тэгэл болж утгаараа байж байгаа сайхан үг гэсэн. Тэр нь л одоо уг зөв юм байгаа шүү дээ тий. Минийх чинийх гэж талцаатай илгүүгээр айтайхан шиг сайхан эв зүгөө болол одоо нутаглаад байвал тэгэл хий хинд хэрэгтэй юм да. Тийм ээ. За одоо ер нь голцоо ямар мал одоо малч байна да? Нарийн мал. Нарийн мал. Хоньяма. Тэмээ бас нэлээд цөө хэд юм байна. Зөөвтрхэн тэмээтэй. Хоёр айлын нэг тэмээтэй. Наашаа ингээд ер нь явж байгаа харагдаж чи ер нь айл болгоны гадаа ер нь 2-оос дээш машин байна шүү. Тийм бий баг. Ер нь тийм болцсон юм байна. Энэгээр ер нь адуу өхөр маллахаар яад юм бэ? Гоо байлгүй. Бас тэгэл байдаг. Та бол зүгээр яг төрөлж ижил байна. Бас олон төрлийн болохоор хөлчлээ юм жаагүй. Бас их олон болцохоор одоо 2 хүнтэй бүл цөөтэй айлдвал хэцүү. Тарам дуухан байна. Ер нь л яахан дутдаг өөдөө. Өөр юмыг тэгээ зохицуулж маллахгүй бол тэр чинь минээсэн дийлсэх ажлыг үлдээхгүй болох. Яста тийм. Нөгөө барахгүй юмаа барьж авч ийж балархъя гэж тий. Тэгсэн дор бол тэр хэмжээндээ яг таарсан. Одоо чи хүмүүс чинь ингээд бас нөгөө малын тоо толгоон араас хөөцөлтөхөөсөө илүү чанар дээр бас нэлээд анхаардаг болсон байна. Та бас тэгж байна уу? Тэгж байна. Ер нь яг чанартай зөөвтрөх шүү тэрэн дээр. Өгөөж нэрээ илүү юмнууд тий. Илүү юм тэгээ бэлчээрийнхаа даацсандаж дээр юм. Тэгж байгаа баг. Их олон болохоор тэгээд ойр очныхаа айлын бэлчээрлүүд аваад бас эвгүүлдэ. Тэгээ нэг хэрэндээ таарсан бэлчээрэндээ таарсан малтай. Ус бэлчээрэндээ таарсан. Манай энэ арчин яг ус хавар дуухан тэгээд. Ус нэрээ одоо яаж шийдэж чинь? Ус нэг гайгүй шүл байна. Бас заримдаа хавард юм аа гантай жилдвэл. Тийм үү. Худгийн гарцсан басаал явчих уу? Тий, ундраа усаа одоо. Тэгээ нэг унжуулсан шалан хүрхээ байх үе гарах уу? Заримдаа ус тоошоо үрхэ байхаас ёроолдоо үрчгээд байд. Бүрүү. За тэр тийм үед ч одоо ёстой отроос өөр сонголт байхгүй л нэ. Харин говийн хүмүүс хэлж байна. Энэ жил онцгой сайхан жил байна. Ер нь ойрын 1-2 жилдээ их сайхан байна шүү гэл. Ер нь ярьж байна шүү. Сайхан байна. Өөдөн татлаа сайханч бороо орлоо хэл дээр сайн бороо орсон. Сайн бороо орсон те. Сая бидрийг ажиллаж явах чинь бүр 3 тестэр чи үер бууж байна. Харин тийм билээ. Сүрхээ үер буугаад мөндөр буугаад. Сүрхээ үер бууж байна. Бүр мөндөр зөндөртөө бороо ороод. За эмээтэйгээ нэг талцснаа. Таны ээж лөө солонгоо их чи ээж үү? Солонгоо гэж. Ишиг. Адам ээж байна. За сайхан тамхилий та эмээ минь. За. Сайн явж байна уу? Сайн явж байна. За би тийхэд анги сайхан уу? Гайгүй сайн. За энэ жилч нутаг усны зуншлаг сайхан болоод сайхан л байгаа юм байна да. Сайхан байна. Бороо. Тий. Ногоотой сайхан жил. Ногоотой сайхан жил болчихно тий. За та ойрхон зусч гин үү? Ойрхон зусч байгаа. Хинтэйгээ зусч гин да та? Би хүүтэйг. За. Тий хүүтэйг. За. Хүүтэйг хөдөө малтайгаан байж байна тий. За. Таны одоо баг хүү юу? Миний хамгийн том хүү. Хамгийн том хүүтэйг. Тий би ерөөсө 3 охин 1 хүүтэй. 4 хүүтэй тий 4 хүүтэй. Ач зээнэр бол би зарим нь өмнө говь, зарим нь сумантаа, зарим нь хот тэгэл янз бүр л байна. Насаараа мал малж гин үү та? Насаараа мал малж байгаа би 21 жил тэмээ малцсан нэгдлийн тэмээ. За. Олон жил малцсан. Тэгээ сүүлд нь хувь цаа тараад нэгдлийн ямаа 40 жил малцсан. Өвгөнтэйгээ хуйлаа. Өвгөн ч одоо бурхан болоод 3 жил болж байна да. Манай эднийх. Тэгэл хүүхдүүд одоо энэ тент цуугаал тэгэл одоо ч би өөрөө бас цараг чадал болоод одоо олон мал чадгаа байж. За. Чи байж. Би чи ер нь багасаа одоо ноён суманд 4 дугаар анги төгссөн. За. Ноёнт одоо хэдв. 1958 онд 4 дугаар анги төгсөж өдөө гарч байсан. 58 онд нэгдэлд манайх хэлсэн. За. 160 тэмээ нэгдэлд тамгалуулж өгөөд нэг 10 хэдэн тэмээ аминд үлдэж байсан. Тий. Тэр үед чи одоо нэгдэлч хөдөлгөөн явагдаад ерөөсөө айлын бүх хөрөнгүүдийг л нэгдэлд бүртгэл авчихсан үе тий. Тэгсэн тамгалаад нэгдэл тамгалаад авч байсан. Нарийн малч байсан тэгэл авч байсан. Манай 2 ах нэг нь жинд явуулсан, нэг нь модонд явуулсан байсан. Тэгээ зүг би манай өндөр настай 90 гарч үед нас орсон. Тэгээ тэр нэгдлийн тэмээ
намайг л одоо мэдээд 10 хэдэн тэмээгээ мэдээд авах тэмээг авч үлддэг л за одоо ямар тэмээг нь авч үлддэм билээ гэж бодоод тэгэл би ч одоо 4 дугаар анги төгссөн. Буруу тэмээг нь авч үлдэх юм уу, зөв тэмээг нь авч үлдэх юм уу мэдэхгүй болоод жаахан хулгаж байгаа нэг 10 хэдэн тэмээ үлдээгээл тэгэл бусдын тамгалуулаад нэгдлийн олон улсууд ирээ тамгалаад авсан. Ах ирээл буруу тэмээ авч үлдэж гэж юм л хэлээгүй. Юу ч хэлээгүй. Тэгэхээр бас зөвийг нь аваад үлдсэн байж. Зөвийг авч үлдсэн байлгүй. Тэгэл манай тэмээ шилжиж ирж байсан. Энэ Бодрогон энд байдаг тэр харамгийн гэдэг айлын нэг муухай зантай бууртай бас. Нийлээ 40 гаруй тэмээ манайд ирж байсан. Тий, шилжиж ирж байсан. Тэгээ 4-р ангид сураал ерөөсөө мал дээр. Тий, 4-р анги төгсөө намайг 2-р ангид байхад ээж минь бурхан болтсон. Тэгээ манай ангийн багш намайг одоо ээж нь байхгүй сургуулаараа яваараа хүрээд ирээрээ одоо 4 төгсөөд сургуульд явуулна гэж хэлсэн. Тэгээ ахад хэлхнээ минь энэ тэмээ зүгүүд нь одоо мал энэ тэмээ илбэж маллахгүй болохгүй л гэж хэлсэн. Тэгэл тэр үеийн хүүхэд чинь ахыхаа үгэнд орлого үйдэ. Тэгэл ороод тэгэл хөдөө гараад тэмээ маллаллаа буруудаагүй би. Одоо хүүхдүүд нь бас бүгдээрээ ер нь мал дээр байна уу? Манай хүүхдүүд одоо мал дээр байгаа хүүхд чи одоо ер нь 2 хол биш. 2 нь байна. Миний хүүхдээс бос нь төвс өрөн газар ачнаар бол бүгд төвс өрөн газараар л яв. Хүүхдүүд нь малаа малж байгаа л тэгэл одоо нас жоохон дээр гараад ирэх юм бол тэгэл одоо хэдэн малаа одоо зарахын зараал кинийгээ тэгэл бас хоцсоор мараадах бах та одоо. Тэгээ хүүхдүүдийн бараадах л болно та. Хөдөө байгаагаар нь тэгээ энэ хүргэн том охин энэ хоёрыг босч яхан бараадаад уулаас өнө хөдөө байгаа суртсан болохдоо тэр юм уу малдан хайртай болоод игдэм үү мал руугаа ирмээ санагдаад төвдөр очоод хотод одоо хүүхдүүдээр аймагдаар энэ сумаар хэд хоноо яарах шиг болоод ирдий. Ерөөсө дотор сууж чадахгүй. Тийм тэгээ одоо тэгж угаад бас төв рүү явууд нэг жаахан амчилгээ хийх гэсэн надад. Тийм үү. Хүүхдүүд авна л гэсэн. Яаж ийн юу өвдөж ийн одоо яаж ийн хөл нуруу. Хөл нуруу. Тэгэл даралт маралт ихтнээ тэгээ. Зүрх нэг хэсэг болохгүй байсан тэгээ цагаан сарын үеэр зүрх өвдөө татаж ирээд. Тэгэхээр гайгүй тэр түрүүний нэг хэлсэн дуулан бас уугаад байгаа гайгүй шүү дээ. Дуулан бас гэж юм уу? Одоо ардын лэмчилгээ дээ хүн л сайн л. Одоо зүгээр жигэн туулан бас уу? Тий. Оо за. Оо гэж надад манай эндхийн нэг хүн хэлсэн надад. За. Тэгэхээр удаан уув та. Нэг 7 хоног л уус. За, нүлүү байна уу? Харин тэгээ тэрнээс хойш нэг зүрх мөрөх өвдөж татаж орж янз бүр болохгүй л шүү дээ. Аштай юу та. Харин тийм гайгүй. Аштай юу тий. Хүүхдүүдийг бараадад хот хүрээ орё гэж юу бодогдохгүй юу? Очоод хэдхэн хоноод явмаарс надад болдгоо юм бод. Хотод очоод нэг тогтвор муутай шүү дээ. Нааш аймаг дээр ирээд байна. Тэгээ суман дараа идэнод. За мал руугаа гарах юм бол. Хүйтэн л тэгэл дараад нэг партай вэшин гин бараадаа төвдөр жоохон байд. Тийм бусдаар 100-ны цагт бол хөдөө сайхан л да. Хөдөө сайхан тийм. Нятнан янз бүрийн сайхан бороо орсон. Энэ жилд сайхан бороо орж нутаг сайхан бол. Тэрнээс өмнө шин 4 жил ганцсан шүү дээ. Баян цагааны нутагт нүүж гарч энэ манай ах ч одоо энэ хүргэн бид нар ч баян цагааны айлд малаан тавьж манайх одоо 2 жил баян цагааны нэг сайн айл сангид орж ирэх гэдэг нэг сайн айл. Тэд малаан тавьж 2 жил маллуулаад нарийн малаа нятнан хавар авч баянлагийн нутагт манай одоо миний дүү дорж гэдэг хүний хань Бадар ханд гэдэг нөхөшгөн байд. Тэр надад тэр аргон гэдэг газар ногоотой тэнд буу гэсэн. Тэгээ тэнд бууж малаа ноослоод. Тэгсэн чи энэ нутаг бороо ордсон янз бүрийн сайхан гэ. Тэгээ энэ хоёр хүүхэд төрүүлээ нүүгээд явцсан хүргэн манай том охин хоёр. Тэгээ араас нь бид нар ирсэн нядна. Энд ирж сайхан ногоо идэж. Тэгээл эргээл энэ хүүхдүүд чинь өнөө тэмээ малаан татаж явах гэж хойшоо яваад. Шинжист баянлаг ер нь энэ хойшоо янзын сайхан ааш зантай нутаг усаан тавьж өгөө зүүн бамбуудаар манай энэ хүүхдүүдэд тэр жаргалын гэдэг айл ёстой янзын сайхан нутгаа тавьж өгч. Ямар сайхан юм бэ? Сайхан зантай сайхан улсууд байдаг шүү дээ. Тий. Өнөө Цэгцгаан богдын найргалд орж байсан хүний хүүхэд тэр жаргал амар төвшөө хоёр тий. Тий. Ээж нь байхгүй зайлуул бурхан болцсон. Тэр янзын хоёр сайхан хүүхэд байдаг. Тэр үгээр байгаа айлууд ер нь аль нь сайхан зантай.
Ястаа сайхан байна. Сайхан улсууд. Одоо секретэлгсээ хэрвээ үзээд байж байгаа бол бас тэр хүмүүст баярлж байна шүү. Үнэхээр сайхан байна гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Тэр жаргал амар төвшин тэгээд ер нь тэр л тэнд ч одоо хэн блээ дээ нэрийн зарим нэр нь орж ирэхгүй. Жуума. Тэр баярлсан шүү дээ тэр жаргал амар төвшин. За эмээгийн маань ингэр дээр одоо их сайхан одоо медалууд гялалцж байна. За одоо алдартрхийн 2 дугаар одог бол 95 байлгүй дээ та тийм ээ? Оо тийм дээ. Энэ алтан гацыг тэмээ хариулж байхад өгсөн. Энэ төр засаг Алтан гац. тийм төр засаг өндрөө. Тэгээ сүүлд нь Хөдөлмөрийн гавьяаны улаан төгөө одоо. сүүлд нь манай ажилтай сөрхий хүчин байсан. Би тэр 40 жил ямаа хариулаад. Тэгээд энэ сүүлд нь наад одонг өгсөн юм да. Тийм. Тэр шилдэг эмэг Т гэдэг нэг одон байна шүү. Тэр энэ баригадаар манай саяхан өгсөн шүү дээ. Оо, Бас за, хэдэн жилийн өмнө. Тийм. Манай хүүхдүүд, манай хөргчүүл, манай хүүхдүүд бүгдээрээ ажилласаг. Ер нь сайн хүүхдүүд байдэн шүү дээ. Тийм. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монжус чавганы цай амны цангааг төгс тайлна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч өглөө сүйтэй орой тарагтай Movios. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч технологиор түүчилж өв соёлоороо ялгарна. Дэдиш. Ивент тэтгэгч Trust Trade 25 жил итгэлт хүнсийг таны ширээнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monjus чавганы цай амны цангааг төгс тайлна. Хонь ямаа хотолч байна да. тэгэж байна. Ямар хөөрхөн цагаан угаага тавьсан юм шиг ямаа нутсан бэ. Манай ах жаахан цагаан дийлэнгийн матай. За. Хизээ самандаг үлээ чи. Юан 5 сарын эхнээс аваад 4 сарын 20-оос эхлээс саман. Самансан уу? Самансан тий. За, бүгдийн самансан. Бүгдийн самансан. Аваа ноолуур гарах уу? Гайгүй. Гайгүй юу те? Гайгүй гарна. Ноолуур чи яадаг юм бэ? Цагаан одоо хар гэж ялгаж авах тий. Үнэн нь бол адилхан уу? Цагаан нараа илүү үнэтэй нэг. Цагаан нараа илүү. Тийм байх. За манай энэ нутаг орн ч одоо яг юу гэдэг нэртэй ямар баг дээр байгаа вэ бид нар? Чин Тостогийн 300 Тостогийн ард дунд ус сайрын ус гэдэг газар байна да. 3 тэс сумын Тост багийн сайрын ар. Сайрын ус. Дунд ус гэдэг газар 2 газар байт юм аа. Хаваржаан дунд ус. Одоо энд хашаанд ч одоо ингэ хон юм хашчих юм уу? Энд яг хэд 3 сайлны сүм авдаг ямаагаа хашдаг. Тэгээд ингээд үргэлж байдیں۔ Тэгээд сайл ихлэх болоогүй. Энэ хон ямаанууд харин их айхтар хүнээс үргэхгүй маа тий. Энд чи гардаа оролдчихдаг болохоор байнга тэврээд барайл. Харин тийм юм. Гардаж оролдчихдаг болохоор тэгээс ном горч. Рөөсө номхорч хүнээс айхгүй. Хүрээд ирнэ. Юм хөө мөнгөөр бүр бараг идэн тий. Нөө тэгин. Асуудал байхгүй. 80 гэдэг унаагийн чи одоо бас хөдөө орон нутгийн хэрэгэлтээр л байгаа юм биш үү? Дагаан цөлдөөжилдэг. Бартаа туулахад амар. Бартаа туулахад одоо эн чи одоо эндээс илүү амтан байхгүй шүү дээ. Тэгээд гэрээ ачиж явал явна тань. Чиргүүлтэй тэгээд энэ дэр гэр аччих тийм үү? Дотор чиргүүлтэй тэгээд орой дээр нэр аччих юм шүү. Зөө. Тэгээс аваад бас 4-5 жил унчлоо. Зөө. Сэлбэг мэлбэг бол одоо асуудал олдно. Зүгээр Дажгүй. За энэ ямаанууд нараа ийм хөөрх. Ёо миний гутлын үдээс хидлээ. Гутлын үдээс юм хидлээ хараа. Энэ амттай байгаа юм хто бололтоо найзаа чи одоо. Энд манай мандаас яг ихэрлээ. Тэгээ зарим ингээ салгаа тэжээйтсэн болоо. Тийм. Хүүлсэн болоо тэгээ. Гутлын үдээс бүр идэх гээд арай. За энэ мотоциклуудыг бол сэдэ дээр нь тавьсан биш үү? Энэ бол одоо гол унаа юу? Гол унаа. Мустанг 5 гэж шүү дээ. Яа. Аваа 4 жил бүтэн унтчлаа. 4 жил бүтэн унтсан. Бодгоомжтой унахгүй. Тааруулж унжаахгүй бол залуучууд энийг ч унаад. Залуучууд энэс ч даваар гараад байгаа шүү. Хор тэтэр үйлж өжөл тэгэл. Тэ. Хор тэтрүүлгээс л болж унаад байгаа юм л да. Энэ их аюултай байгаа. Их тохируулж ухаантай харьцахгүй болвол тийм ээ. За ишли ойлаа. Манай буур хаана вэ? Буур ижилдээ яваа хөдөө. Буур ижилдээ хөдөө яваа. Одоо эдийн цаг тоцорлог байх. Энэ дандаа инг ботго. Инг ботго нууднал. Аяртууд гайгүй юу? Зүгээр. Номхон. Иви басаад ирлээ шүү дээ. Үнсэн дээр хөвчт юм уу чи ингэж? Үгүй түүрэнтэй газар зөөлөн газар л хөвчих. Тийм үү мөр. Хөргсөн газар л зүгээр ноосолцсон юм байна шүү дээ та тий. Тэгэлгүй. Одоо хэдэн сартаа нослоод дуусчих вэ? 5 сарын сүүлээр л ноосолцсон. 5 сарын сүүлээр ноосолчих. За
хичнээн инг байгаа юм бэ? Хэд ботхнууд нь ямар хөргөө таринцсан юм бэ гэж чад. Хэдэн сарын ботхнууд юм бэ? Энэ 3 сарын сүүлээр 3 сарын гарсан ботхнууд уу? 3 сарын ихээр гараад. Хэдэн ботго инг ботголоо? Энэ жин 10 инг ботгосоо 2 элинээс нь хатан За ингээд дэр нээсэн нэг. 10 инг ботголсоо. Тий. Аа. Одоо тэгээд ингэний хормог гарахаараа бол болоогүй. Арайд болоогүй энэ сар. Арайд болоогүй. Ягуун энэ ч гэсэн нэг алдартай сурцсан ингэнүүд нэг хэсэг нэг хэд 3 нь сар зураагүй. Ааха. Номхон ингэнүүд байгаа. Тэгээд одоо саад сурах гэж бас жоохон тэгин. яах вэ? Сурах уу? Тэгин. Овоо ажил болох уу тэр нь? Бас хааштай нааштай тэгээд номхоны санд хангалт ашигны дийлэхгүй тэгээд тэр мэн тэгээд зэнд байгаа юу жоох юм. Тэгэх юм байна те. За нэг юм энэ одоо юм ботнууд нь юм бордоо өнгөтэй мөртлөө ингэнүүд нь нэг юм сааралдуу гэх юм. Цагаан ингэнүүд байгаа. Цагаан ингэнүүд юм уу? Цагаан ингэнүүд байгаа тэгээд. Хадам мэмгэн бас л угсгаатай тэмээ мадад яг уяасан зарим нь үйл залгамжил тий тэр үеийн одоо үйл залгамжилж авч үлдээж байгаа ингэнүүд байгаа зарим нь. Тийм байна. Би одоо ингээ малын зүс мэдхгүй саарал гэж байна шүү дээ. Цагаан ингэ тийм ээ шүү. Цагаан тэмээнүүд л байгаа. Тийм байна. Цагаан тэмээнүүд. Тэмээн дээр ачаалж нүүж мүдэг бол одоо байхгүй шүү дээ. Одоо чадхаа байсан нүүл нь тэмээл ачаалдаг байлаа. Тийм үү. Тэмээл ачаал нүүжил анх ирээл айл болцоо жоохтан бол. Одоо бол тэмээнээс зөвхөн махлан гих үү бас одоо зөвхөн сүү хоормогоор нь яах вэ? Хоёр сувэ тэгэл ахсны нь бол махлалгүй. Ааха. Тэгэж борлуулсан тэгэл. Тэгээд л энгийн бол өвөл цаад сүн тэргэлэн сайдан тэргэлнэ. Ингийн хоормогтой дана хүнтэй байдаг болчихсон сайхан дуу. Тий. Ингийн хоормогны одоо үр шими чинь бүгд аягүй сайн ойлгож байна. Одоо ер нь тогтмол хэрглэж яхад бид бол маш сайн гэж байгаа шүү дээ. Ингийн суугаад байгаа сайхан тэгээд угаад байгаа зүрх энэ өвчнгөө болдог гэж ярих юм. Тийм үү. За ойлоо тийш. Ингийн юуг бол одоо хүмүүс юунд сайн гинэ? Элэгдсэн сайн л гэж. Тийм л ингийн цагаа даа. Одоо ер нь тэгээд зуны яг одоо эд сайхан сайн сүү гарч явах үед одоо ер нь хичнээн литрийг авч чаддаг юм. Одоо ингинээс бол 1 литр гарантай санаа нэг ингинээс. Нэг ингинээс үү? Оо баг гард юм шүү дээ. Манай говийн ингинүүд яхан баг гарна. Тийм байна. Баг гардаг юм байна. Литр гарамтай гарна. Тэгэхээр чи эн чин тэгээд үнэтэй байхаас аргагүй юм шүү дээ. За илүү гэрлөө орё доо. Солонгой гिच маань энд байгаа юу? Хаалт. За одоо хоол цай тогоо шанаг гिचсэн л байж байгаа цаа. Битэрийг за та хоёр цагаараа жоохон хуу чөөрөөд ээжтэй юм яриад байжээ гэл. Тэгээ одоо ишигээ илүүгөр. Ингээл ерөөсө талтаар 2 гэр болоо. Эргэн тойроо хамгийн ойрын айл одоо хэдэн километр вэ? 4 км. 4 км. 3-4 км. За басч гэж гайгүй байна тий. Басч гэж. Тэр говалтай малтаа чи бол хамгийн ойрын айл мэл нэг бараг 20-30 км-ийн тэр тийм юм байна шүү. За орой минь. Орой минь. За яа юу вэ? Хэдэн метр урал хилдээ суугаад байгаа юм бэ таач одоо? Хоолой тэгж. Цөв нэ. Цөв их гэж юм уу? Биш. За хурлыг бол зүгээр ингээ сонингоо заахан дэлгэд тавьж байгаад уртаар нь явуулчих юм шүү таачаа. Олон тасдахгүй. Харин Цуслан сайхан уу та? зуншлах сайхан байна оо. Та хэд минь сайн явуулсан. Сайн явж гин. За ингээ илүү гэрт чинь бол одоо хүн та хоёрыг байхаа үед бол энд хүн байхгүй сте. Та хоёр ч хоёулаа энэ талаа гэртээ ч нэстэй. Хүн амтын эрүүл энэ ши орно сте тий. Хүн амтын эрүүл энэ ши орно. Тий. Галтгоогоо барих гэж л энд орж. Ер нь бол тийм л юм да. Вэ яа. Солонгой их чинь гурлаа. Би охин орж гинүүлэх гээд яач. Яста хэдэн метр урт гурил чивтэй. Галт үү. Супер юм байна. За солонгой ихтэйг хоол ундыг хийгээд дуусгах хэдүүлээ хоолны дараа хууч өөр идэхгүй гэж. Тэгээ. Хин одоо юу вэ? Тэнцэн дашур машур юм хайш юм бэ? Ийм том ганж өншөөч. Кой яста. Наач дахиад сунах юм бол гурилч юм. Оо за.
Яа, тэмээний борцоо. Миний борцтой. Тэмээний борцтой. Ер нь одоо энэ хавь айлууд ер нь тэмээний борцыг ер нь бүгд хийн үз. Тэмээний борцыг баг нь борц тэмээний борц хийнэ. Хийнэ. Зарим нь нөхрийн борц. Нөхрийн борц хийнэ. Зарим нь чамааны борц гэдэг янз янз. За. Өөрсдийнхөө байгаа бололцоо тэгээд. За. Тэгээд ер нь намар хідэн тэмээгээр борц хийж юм да. За жилдээ нэг л тэмээ борц. Жилдээ нэг тэмээ борц хийж чинь. Тий. Тэрийгээ тэгээд жилжингээл хийдчихин шүү дээ. Баг бүтэн жилдээ идчихсэн шүү. Тэгээ шүү дээ. Яа, за энэ бүх юм уу? Тий, тэмээний бүхний өөх. Бүхний бас борцоо. Тий. За энд гэр бол жоохон халуун байна. Игчигээ хоолж яхад би гоё хүүтэн ундаагаар дайлаа заяа. Манай нэвтрүүлгийн ивент зэрэг монжус ажиллаж байгаа. Тэгээ гоё монжусынхаа мань гоё эрдэстэй ус амтад ундаа нарыг явуулсан байгаа. Би танд аваад ирээ гэж. За. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монжус чавганы цай амны цангааг төгс тайлна. Яа. Зя халуун гэрт халуун хоол хийж байгаа игчтэй. Ундаа гноо. За. Батаа эрдэнэс усуу. Ара. Энэ одоо бит хамгийн сайн устай. Одоо ер нь бол бас та хот төрөө орохороо ус авч уувал арааг л авч ууж байгаараа зэ. Энэ бол айгүй олон төрлийн амин дэмтэй, кальцтай, натрийтай. Би одоо бүх эрдэсийг сэргэн дархлааг дэмжинэ. Ийм гоё ус ууш. Би энд бас энэ гоё чавганы ice tea байна. За энэ гоё энэ үзмний ундаа бол хамгийн гоё юу гэхээр нэмэлт сахар байхгүй. Хадгалагч бодис байхгүй юм үзмний шүүс. Энийг бас тогтмол хэрглэж яхад маш сайн. За энэ гоё юу вэ? Жүрж лоонгийн шүүс байгаа. Good гэд нэртэй заа ихч. Энд гоё усны сав байгаа шүү заа. Та бас ийш тийш явахаар бол гоё усныхаа савыг хэрэглээрэй. За араагаа угаад. За гурлаа хилдээд хэрчээд эхэлсэн юм уу та? За ийш тавьчих. Тосолцсон юм уу та энийг? Ямааны шар тусаар туслаад. За. Тэгээд элдээ сайхан гадаар жигнээд. Яа. Тэгээд Хайраад. одоо тэгээд та эддээ сайхан цөөн болгож өгөх гээл хийж байна да. Энэ ястай харж байгаа хүмүүс бүр идмэр болтол. Хаа та. Тэмээний борцтой ямааны шар тусаар тосолсон элдэж хайрсан гурилтай цөөвн одоо энэ сайхан агаарт одоо ингэж идэх нь шүү дээ. Юун төлөө говьрж ичсэн блэ одоо идүүлж яваа. Танаа говьчтой бас олон төрлийн гоё брэнд хоолтой шүү тий. Тийм шүү дээ. Танаа одоо алдарч жимбиг бол бас хаяа хийн үстэй. Жимбигээ хийн шүү дээ. Жимбигээ хийн. Тэр говийн цагаан шуу гэж нэг хоол байна тий. Бас тийм хийдэг. Тийм нэг хоол байна. Өөр ямар хоол байна? За ер нь л бүхэл төрлийн хоолыг Онцлог юм да. танаа өмнө говийнх нь. Танаа яг нутлынх нь. Жимби, цөөвэн, будаатай хуурга гал. Монголоо олно. Янзтай тий. Хүний хөл ер нь хэрэг байна гэж байна. Хүний хөл цөөх штэ. Цөөхн үү? Хөдөө бүрий. Одоо энэ хөдөөний айлууд маань гэрээ цоочилдгүй хэвээрээ үсттэй. Цоочлохгүй штэ. Цоочлохгүй. Зүгээр нөгөө уяа орхич. Уй салхи явуулаа хийчих. Тэгээ уяа орхичин. Цоожилж моожилохгүй. Замын хүн орж ирээд нэг ундаас явж байгаа бол бас нэг ундаа ус уучаад ороод амруул амарчаад яваад гэнэ. Тий. Тэгэл гаргаж болно штэ. Болно тий. Энэ л сайхан. Маа нэвтрүүлэгч одоо бараг л энэ уламжлалаас л үүдсэн нэвтрүүлэг байгаа шүү дээ. Одоо айл тондог нэвтрүүлэгч одоо. Тий, одоо яг л энэ Монгол уламжлалаас нэвтрүүлэг юу яс их үзнэ. Их үзнэ. Энд тэгээд нөө нарныхаа батарейгаар зурагт мөрөгтэй ажиллаж байна уу? Тэгдэ. Энэ нарны толиор давгүй үз. Давгүй. Саяхнаас одоо шүлжээд тавьдаа сайхан боллоо. Ааха. Шүлжээг байхад бид нар чинь бас нэг хар станц гэдэг хар станцаар хоорондоо ярилцдаг байж л. За. Сүлжээ тавиад удаж байна уу? Сүлжээ тавиад энэ ч одоо бас 2 жил болчлоо. 2 жил гарагтай болж байна манай. Болж штэ. Болж штэ. Хөлрөөд байна. Хөлөрчил байна. Харин тэмний мөгчтэй хөлсөөн бас болно гэж. Цовь хийж өгөх гэж шүү дээ. Юм хийхүүгээр хэрэггүй. Ногоо цагаа хийхгүй амар тий. Ногоо хийхгүй. Ер нь хөдөөний хоолнд нэг ногоо хэрэглээд байхгүй тий. Одоо бид нар чинь ногоо нэг хэрэглэхгүй шүү дээ. Одоо тэгээд нөгөө хүмүл таан маань гарахаар бас энэ хавар ургахгүй. Ургана. Тэрийгээ сайхан түүн. Хүмүл тааны стаар ургасангүй. Тийм үү. За тэгээд одоо нөгөө би чи хонсон айлаа танилцуулдаг нэг уламжлал байдیں۔ Одоо ингээ гэр дотор бол ингээд яваад ах юм байхгүй маш ойлгомжтой байж байгаа шүү дээ манайхаа. Ингээл ерөөсөө энэ талаас галтагаа гээл. Тэгэл шанах суулга ингээл тогооны ирэг нэг шүүгээ ийшээгээ тавиур ингээл битан сав суулга. За энэгээр ингээл гурил будаа энэгээр ингээл мон жуус яа.
гэрийн тавилга юм ааш. За ингээл одоо халуунсаа вишээ газ плетик солих хувц сунар гээл болоо. Нар ч отторт гарахаар тэгээд хамгийн маа пин савнда хороож ирэхчээд ингээ Төгжөө. хөнгөн маягаар гарч ирдیں۔ Тий. Ааха. Тавилга савнуудаа орхичгаад пиндээ хураагаад орхичгаад тий. Ивдээ миний мөрөгчийн бүр хөлс нь гоожод байдаг алчуу. Зүгээрээ. Зүгээр үү? Зүгээр. Ивент итгэгч Trust Trade 25 жил итгэлт хүнсийг таны ширээнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч Monjuice чавганы цай амны цангааг төгс тайлна. Нэвтрүүлгийн ивент итгэгч өглөө сүйтэй орой тарагтай Movios. Нэвтрүүлгийн ивент итгэгч технологиор түүчилж өв соёлоороо ялгарна. Дээдэш. Нэвтрүүлгийн ивент итгэгч Monjuice чавганы цай амны цангааг төгс тайлна. За оройны тэмээний борцтой, бүхний борцтой цөв маань гарсан байна. Би хорын хоолн дээр бас ахлагч хоёртой бас бэлэг өгнөө. За багрог мэдэн штэ. Багрооч мэдэхгүй ч одоо хөмчиж. Тэг бах вэ. Айгу багрыг масууж байгаа штэ би бас. Багроо мэднэс дээ. За бас баграгаас гадна манай энэ гой бүтээгдэхүүн бас байгаа юм. Энэ бодшим гэд одоо юм брэнд уламжлалт аргаар хатаасан юм одоо мах байхгүй юу? Энэ бол адууны хатаасан мах байна. Энэ үхрийн хатаасан мах, энэ сарлагын хатаасан мах. Jerky гэдэг юм гоё одоо технологи нь маш гоё. Бас бидний юм уламжлалт аргыг одоо ашиглаад яг одоо борц маягийн тэгээд авч явахад одоо авсаархан тэгээд үйлд сайн дардаг маш гоё амттай. За тэгээд одоо нөгөө аялал зугаалга за отор хээр хөдөө гадаа үртлээ явж байхад тундаа хөрөмжтэй сав баглаа боодлын хувьд бас ийм одоо хамгийн зөв шийдлийг ашигласан ийм гоё одоо адуу ухраа сарлагын махыг бас ахта өгье зэ. Энийг бас хамтран зоолсороо. Өртөлж яваал идэх харагдаж. Яста чиг нэг үнэн штэ. Андаа нэг опта гэдэг нэг утыг өртөлж яваал идэх тахад. За манай багроо бол одоо алдартай дөө. Хөрманжингийн салаад байна. За энд одоо алаг салаад байна. Энд юу юм? Энэ талах салаад гэдэг энэ өглөөний цайнд талах борцтой холж идэг айгуу гоё. За энэ юу вэ? Мөөхтэй личо байна. За тэгэл одоо энэ хар мөөхтэй салаад байна. Энэ дун бас их гоё. Тэгээд одоо яг Монголынхоо хөрс широонд тарьж ургуулсан одоо ногоогоор тийм ээ дэлхийн одоо технологиг ашиглан бүтээсэн Bagro брендийг Bagro гоё шүү дээ. Тий. Гардуулуугийн Bagro-гийн өгүүлцээ. За баярлалаа. Bagro-той хоол бүхэн амттай. Bagro хэлцэж болтдог одоо. Гайхалтай сайхан брэнд шүү дээ. Имэдээ бас бэлэг өгнөө. За. Имээ маань одоо өнөөдөр бас нэвтрүүлэгт маань их холоос төрж ирсэн. Имэдээ би энэ гоё трастын хямнуудыг өгье заа юу имээ. Амтрахын идээр за имээ. Тэгээ энэ трастын маш олон төрлийн хям байгаа. Энэ одоо хамттай брэнд байна. Хоёр янзын савлгаатай. За энд ингээд сайхан утсан гахаа мах байгаа. За тэгээд одоо энэ юу гэсэн брэнд вэ? Энэ гоё трастын салиан байна. За энэ ч бас ингээд одоо юу ч байгаа юм дээ. Бяслагт нь байна. Байгаль байна гэдэг ингээд олон янзын төрлийн амттай, олон янзын оц найрлагтай. Одоо ихтгэл даах эрхэм хүнсийг манай трастын хамт олон үйлдвэрлэдэг байгаа. Тэгээд бас хөдөө гадаа ховор штэ тий. Тэр болгон бас ирээд байхгүй. За тэгээд энийг бас тий имээ минь гэртээ аваачаад за ерөөл Батар шиг баярлаа имээ минь. Имээдээ бас одоо трастынхаа ихтгэлт одоо хүнсийг
Гардуулаа өгье. Ингээд би өөрөө борцтой цавингаа идья гэж. За. Энэ чинь түрүүнээс хойш хараадсан чи бүр аппетит хөдлөөд. За. Энийг урдаа итгэхээс ингээд бодоод ирсэн. Ер нь одоо энэ яг зуны цагтаа бол бас борцоог хэрэглэх үү? Зуны цагтаа голдоохон борцоо хэрэглэн шүү. Цагаан хаал борцоо. Моторч явахд бол муудна гэж байхгүй хамгийн зөв бол амар. Нойтон махалж хэцүү шүү дээ. Сайхан нүдэж ингэж бэлдэж яваал тэгэл оторт явах. Яг тэгж байгаа. Борцтой цэвэн, борцтой бата, борцсыг ер нь бүх юмд хийж хэрэглэн дээ. Оторт тэгээд одоо тэмээ мэмэн дээр юм хүм ачаалаад явах уу? Зүгээр одоо машин зэрэгэндээ тэр бараагаа ачаал нүүдэлч үү? Яа гэл одоо ч голдоохон машин зэрэгэндээ ачиж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monjuice чавганы цай амны цангааг төгс тайлна. Төгөөрөмжөнд ч н асуудал гараа юу? Хэрэглэгчдийн хүсэлтээр 10-аас дээш жил ашигласан хуучин төхөөрөмжийг шинжлэх аян ихэлснийг сонссноо. Өөр тохирсон төлбөрийн нөхцлөөр дэвшилтэд 3.0 шин төхөөрөмжтэй болно шүү дээ. Миний ажил дууслаа. Би явлаа. Дэвшилтэд 3.0 төхөөрөмж. Таны хэрэглээнд төгс зохицох олон давуу талуудтай. Шинэ төхөөрөмжөө олон төрлийн төлбөрийн нөхцлүүдээ сонгон хамгийн хямдаар аваарай. Альж нөхцлөөр авсан 180 мянган төгрөг хүртэлх буцаан олголттой. Дидиш. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Өөрийнхөөрөө эрч хүчтэй, нээлттэй байх. Эрүүл мэндэд анхаарах нь миний хэм маяг. Таны амьдралын хэм маягт сахаргүй үзэн брэнд. Монголын их хамаамаглан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлдэл бүтээгч их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Өөрийнхөөрөө эрч хүчтэй, нээлттэй байх. Эрүүл мэндэд анхаарах нь миний хэм маяг. Таны амьдралын хэм маягт сахаргүй үзэн брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monjuice чавганы цай амны цангааг төгс тайлна. За, ойр хот хөрөө орцгоо. Үгүй. Энэ жил явсангүй. Энэ жил ороогүй. Надад явж байгаад ирсэн. Хамгийн сүлд чинь. Надад намар өвлөл явсан. Хоор жил гарсан болчихлоо тий. Тэгсэн. Жилдээ ер нь нэг оруулаар нүгөө олгүй шүү дээ. Өгөө тий. Жилдээ нэг орж амжуулаа юм. Наадмаар одоо ер нь юу хийх вэ? Одоо чи ингээд улсын баяр наадамд өглөө. Одоо сум аймаг руу очиж наадж гин үү? Хотроо явж гин үү? Эсвэл энэ хаваараа наадж гин үү? Яваадаа нэг сум хондоо очиж наадмал үзэндээ. За. Сумын наадам чи гоё болт гэсэн. Сумын наадам гоё. Боломж бололцоогоор бол очиж үз чинь боломж гахгүй болдог. Хос бороо наадал. Хос дээлээ өмсөд л жигтэй хэлж явдаг юм байл шүү дээ тий. Залуухан байхад тэгээ нааддаг байлаа. Сүүлийн үед жаахан наадамд явах нь ховорхон л явж. Энэ жилийн наадмын төлөвлөгөө гарсан уу? Одоо явандаа ч юм уу? Хаалагдах үе тэл болох. Ааха. Одоо тийм үү? Тий. Тэгээд тухайн үед амгалжлыг болох нь бол байх. За тэгээд хардаг байна. Бүлцөөтэй бол бүр хэцүү. За хоньны ээлжинд үлдчихэж байгаа юм бол жоохон харамсмаар. Гэрийнхэн бүгдээрээ гоёлоо өмсөөл наадмлах гэж явждаг. Хоньны ээлжинд үлдчихэж байгаа хүмүүс бол бас тэгээд араас нь өөр юм. Ста нэг аягн дүүрэл үлддэг байх та өөр хинүүднийх нь бол мсах гал.
Тэгээд фэйсээр авчих юм дөө. Одоо ч тэгээд үүсэх юм. Лайв хийх юм дөө. Тэгээд тэрийг байгаад Тэсмцаар тэгээд лайв маягаар тэгээд байнга үзчихдэг болохоор тэгээд хаа газар уралдаан байсан ч л үзчих. одоо гадаа чинь бид нар үйд Netflix-ийн асуудал байхгүй. Энэ л хөгжсөн сайхан бол. Тийш тий. Тий. Эргэн тойрон ингээд одоо 4-5 км-т айл байхгүй. За барагтаа бол хүн ирэхгүй. Бид ер нь жоохон Үйдэхгүй шүү дээ. дээ. Үйдэхгүй. Хойдохгүй юу? Яста үйдэх завгүй. Өглөө нарнаас оройн нар шингэтэл явж байгаа л. Тэгэл орж ирээл ажил ихтэй. Ажил ихтэй болохоор хүн ер нь үйднэ гэж байдаг шүү дээ. Хүн тэгэл юу болсон домол аж ахуйн ажилд тэгээ сурчсан. Дадацсан, сурцсан болохоор бид нар бол тэгж үйдэх мүйдэх юм асуудал байхгүй. Хүн бол мэдхгүй хүн бол Сураагүй мэдхгүй хүн бол одоо хийх ажил олдохгүй бас үйддэг л байл. Үйдэх л байлгүй те. Хотгорохоор ер нь дээдл хэд хонж байна? Мэдлэг урдын нэг сар оронтой болсон. Ингээд явбал. За хуваалж байгаа байсан. гоо бас хөөргө удсан байна. Мала хүнд. Хүнд мал болцсон үед явсан. Яг мал хот руу явсан. Тэр чинь малаа болчихлаа. яг мал гардаар байх үед бол удаан хугацаагаар явж амждаг. Давчтаа хэлдэг бах те. За одоо нөгөө хэдэн мал яаж байгаа вэ? Их удаа явахдаа нэг 10 хоног л явна да. Хамгийн удаан явхад Танаа хийсэн чинь бас тэгээд хол юм аа. хол шүү дээ. Хол юм. Аймгаас маш хол. Тийм юм. Одоо тэгээд нэг хэсэг газар шорон замтай. Тий. Уул засан бол 50 жил байгаа юм. Шорон замтай зам жахан муу болохоор тэгээ. 3 тис сум маань өөрөө аймгийн төвөөсөө яг 70 задгадаас одоо хэдэн километрийн зайтай байдаг юм. 340 50-тай л үгүй. 340 гэсэн байна. Таны маань ус нь хөл яагаад вэ? Энэ хөл үеийн болох байгаад байна. Энэ хөл жоохон. Яа. Энэ юу нь юунаас болж байна? Нуруунаас уултмалтнаас л болоод байгаа шүү. Одоо тэгээд эндээ имчилгээ домжлогоо юм хийж гинүү ардын уламжлалтаар өөрсдөө ингээд нэг юм болгоод байна уу? Яаж юм? Тэгээ нэг янз бүрийн тас мас төрхөйл байна. Тэгээ нэмэр болохгүй байна. Одоо нэг имчилгээнд хотын үжил нэг янзлуулж ирэх. Нэг мөр сайхан янзлуулж ирэх гэж байна. Түрэл явах гал одоо ажил жахан нугуратахаар тэгэл явах гал. Тэгээ одоо нэг нь үлдэж нэг нь явах уу? Тэгнь. Хөдөө одоо ингээ байж хах чи хөдөөнийхнийг одоо ингээ хотынхоо ярьдаг штэ тий. За одоо ингээл нэг хэдэн мал чаал тэгэл сайхан айраг цагаа мах сүгээ ингэждэг одоо жигтэйхэн сайхан боломжтой л гэж л одоо ярьцгаах юм. Ер нь энэ тал дээр Тэгэлгүй дээ яг өөрснөө биеэрээ ирээд энэ бүх ажлыг хийхгүй болохтой мэдэхгүй байгаа зайлс хүүхдүүд аргагүй чинь тий. Энд чинь цаг наргүй бүтэн сая өдөр хагас сая өдөр хамралтай байхгүй. Баяр наадан болж явахд чинь одоо ер нь явж чадахгүй штэ баг. Тэгээд одоо бас улс өгдсөн болохоор энэ утас телевиз янз бүрийн юмар үзээл энэ хүүхдүүд боломж ил байгаа. Намайг залуу байх үед нэгдлийн тэмээ хариулж байх үед чинь бол одоо ерөөсө эндээс одоо энэ баян хонгор одоо баруун тал нь шин жистийн тэр өлзөйтийн 100 мод тэр уулын билет одоо цагаан булаг тэр хүртэл нүүж байхад дандаа тэмээгээр нүүж байсан. Дандаа тэмээ гэрээ тэмээ ачаад энэ зулгана гар хэд хоноод тэгэл цаашаа 100 модоор хэд хоноод тэгэл цаашаа нүүж байсан бомбоо гэл ингээл нүүж байсан. Одоо машин айлууд машинтай болцсон. Хойд гараад машингүй айлын ховордоо байхгүй нөө. Ашигланы машинтай болцсон. Тэгээ ер нь ундаг машинтай болцсон. Тэгээд болохоор одоо одооний амьдрал тэгээд эдгээр лүгөө бас тийм ээ. Одоо би ажил хийж эднээс тэмэр болох байлаа юм. Одоо тийм ээ. Одоо тийм шүү дээ. Одоо таны сайхан гавьяаныхаа амралтанд сууж одоо жаргаж байгаа нас шүү дээ. Тэгээд эдгээрээ ядарчих вэ гэдэг энэ хоёр хүүхд чинь одоо бас тэтгэврд гарцсан ирнээс энэ маллаад бас үлгүйдээд бас яхан тиймэрхүү л шүү дээ. Мал сайхан давал. Сайхан. Тэгээ бас чад бүрхэ байж шүү дээ. Одоо зарим энэ хүргэний өвдөө цаг наранд бэрхэхгүй өөрийнхөө тав. Онцгойдоо амтж босогдоо мосон тийм. Фроны дэрдсаг цагаа зүрдгүүл нэг гэрээ биш тэгээд өөрийнхөө таваар тэгээд услаад хариулаад идээл. Агаад их сайхан байгаа л байвал цаг сайхан байвал тэгээд мал сайхан. Одоо бол сайхан л байна. Инжлээ үед бол сайхан л болж байна. Өссөн төрсөн нутагтаа бас их ордох юм аа хүн чинь. Тийм. Өссөн төрсөн нутагтаа ч ордож байна. Насаараа малын хажууд байсан болохоор мал даанч ордох юм тэгээд. Тав малын буян одоо энэ их орны чинь бас тэтгэж шүү дээ тийм. Энэ одорны хүүхдүүд тэгэл одоо чи
Өдөөгөр ах トゥ төрөлцөд нь хөдөө байдаг хүүхдүүд чи одоо хотод ч зайлуул мосоо хүүхд чинь одоо мах худалдаж явна, талбай бүх юм худалдаж явна. Юмны үн их тэгээд гэрэл тогны энэ мөнгө хүртэл нэмэгдчих юм дуулдаад байна шүү дээ. Тэгсэн юм ээ. Тэгэл энэ хүүхдүүд чинь нэр бас авдаг цалин хэд үйд юм хүрэхгүй янз бүрийн зовлонтой болтой. Одоо энэ гэр хороолдвол энэ хүнд болтой юм байдаг шүү дээ. Бэрх. Тийм билээ. Утаа ихтэй. Төгжирлэн гэж яанда. Улаанбаатарын төгжирлийг яа. Гонштой Улаанбаатарын төгжирлээ отроо шиг гэж. Бас бахархалтай шүү дээ. Бүгдээ ингээл нэг цаваантраа яг л сайхан жигсаад л. Тийм. Хандаал зогсоолж байгаа юм да. Хэцүү юм. Ормгөртэй харид ч бодж байхгүй шүү дээ. Хэцүү юм бил. Энэ хавар ер нь зуны цагтаа жуулчдаг хэрэг үү? Энэ жуулчд хэрмэн завал яв. Хэрмэн завал яв. Тэгээд манайх одоо зам зууруулахаар дайрч мараад бас нэг тэр талмалын одоо махшил ариг цагаа элдв янзын юм хүн бас хийгдэх боломж болцсон юм хэрэг. Тэр нэх байхгүй зүгээр шууд зам заалгаал гацалтын хоол үнсэн бэлтгэсэн байт юм уу? Нэг жуулчны баазад нэр шулхоор зэрэг тэгэл шууд гатлаад явцгаач байгт тийм үү? Хэрмэн зам автор ер нь жуулчны бааз байдаггүй болтой. Энэ наран даас. Байдгүй. Энэ наран даас жуулчны баазтай. Тийм үү. Тий энэ урагшхана хоолороо жуулчны бааз. Тэнцэн байрлуулаад тэгээд яваад хэрмэн цавын үзүүлчих тийм байна тий. Тэгдий. Тийм юм байна. Тэгээд сайхан байгаль юм аа. Сайхан. Үнэхээр гоё юм. Тэгээд данхудагаар ирж үзэж байгаа шүү дээ энд чинь. Харин тийм. Урд нь дандаа зурагт эсвэл нэг зурагнаас л харж байсан болохоос яг нүдэрээр харсан чинь бас үнэхээр байгалийн онцгой тийм бүр гойд тийм сайхан тогтцол байдаг юм байна танаа нутагт. Зогтаагч урд нь адуучин байвгүй юугүй. Тэгсэн байж. За хэдэн оноос хэдэн хүртэл адуу маллаж юу? За 76 7 оноос хойш адуу нэгдлээ адуу маллаж байсан. 300 гаж хуу адуу хоёр ах нэг дүүтэйгээ дөрвөл маллдаг байсан. За ээж аваахаа хамт. За тэгээд нийгэмчлээ юу яагаал ховчил тараагаал тэгэл тараачгаал. Тэгэл энэ ховчлын малавал ханивэлтэйгээ суугаал тэгэл гарч ирсэн дэ манайхан сумаас нахнууд тэтгэлдэг байсан. Одоо манай ээж бол 90 гарцсан хүн байгаа. Ямар сайхан. Тэжгүй. Тэгээд та хоёр маань гэр бүл болоод Тэгсэн. хэдэн он бэ? 80-аад он мó юм уу? 92 он. 92 он. За. Одоо малтай хүмүүс нэг мал дээр малаа дагсан тулдаал. Тэгсэн. Мал дагж байгаа хүн ч гэдсмэр юм гэж Та барах. тэгэхээр бас яг энэ нутг уу? Солонгойч. Тий, би яг энэ нутг. Нэг нутгийн хоёр уу? Тий. Тийм байна. Хар багасаа ер нь мэддэг байсан уу? Мэднэ. Хар багасаа найзалт нөхөрлж явж Тийм байгаа. одоо миний аав энт хүн. Миний ээж энэ номгоны хүн байсан. Тийм. Ээж аав нь юу юм блэ? Шар тайж гэж хүн байсан юм блэ. Тэр тайж лам улсуудын чинь дээр үед хороож байсан юм блэ. Тийм дээ. Тий. Тэгээд энэ өвөр Монгол руу зугтаж гарсан юм байдаг шүү дээ. Тэр манай ээж хоёр хүүхэдтэй энэ аваад тэгээд хамгийн том охин юм блэ манай ээж тэр айлий. Тэгээ эцэг нь өөрийнхөө авгаа баг хүүхдүүдтэйгээ авгаа номгоны нутагт орхиод тэгээд одоо энэ хил давхад одоо яаж атлахав гэж их боловсруулж бодож байгаад тэмээний хэл боогоод хэд хоног бүхэл зөөл үед сойж тэмээг үед сойж үйж гарах юм бол баригдана. Хэлийг боож байгаа тэгээд хооллуулахгүй хэд хоног сойж байгаа нэг шөнөл гарсан юм бэл. Тэгээд ээж хоёр хүүхэдтэй наваад тэгээд өөр Монголд очиж байгаа аав нь ер нь нэг жил гарав тайж болсон юм уу да удаагүй нас уртсан юм бэл. Тэгээд ээж чинь одоо тэр үний нутагт хоёр жаахан хүүхэдтэй одоо яаж буцаадаг үлээ гэж гайхаж болж байсан юм бэл. Тэгэж байгаад энэ гурван тис манай энэ рүү чүдгүй дамп гэж нэг хүн найшаа бас л тэндээс найшаа гарахтан бас л шөөнд оргож босч галтчихсан гэл. Тэрийг дагаал найшаа тустай өвчөөд гарч ирээд тэгэл манай аавтай суугаад тэгэл өнөө энтхий хүн болоод манай ээж тэгээд энт чинь гэсэн. Тийм төвхтэй юм билий. Тийм юм байна. Таны хүүхд байх үед бол бүр хэцүү байсан. Хэцүү. Энэ ноёнд байхдаа юу гэрэлгээгээ байхгүй. Өөхөн дэнгийн гэрэлтэл хичээлээ хийдэг байсан. Манай аав одоо тэр хэнгид нэг өвгөө хоёр хүүхдээ хараад мах чанахта нэг нь чанса маханта даав уяад
чанд. Нэгэн зүгээр ингээд одоо хүүхдийнхээ тоогоо 2 4 яс уцалгад юм. Тэгээд өнөөдөр манай аав будаа хийсэн бол маргааш цаад нөгөө өвгөн будаага юм уу. Тэгэж идэж байсан гэж ярьдیں۔ Тий. Тий. Амьдрах гэж тэгэл зээл байгаа шүү. Тий, ноёнд одоо ноёнд биш ноёнд 4 дугаарыг төгсөөл гарч ирсэн юм шүү. Энэ манай сумч сургууль байгаагүй. Сүүл рүүгээ энэ сүүлийн хүүхдүүд л 3 тэсэд энэ давсандаар сургууль байгуулагдчих байгаа. Тэгээ сүүлд нь манай сумч сургууль тавилж энэ шээ суусыг. Тий. Одоо энэ нөгөө говьд чинь нөгөө мянган тэмээний баяр, тэмээний уралдаан, тэмээн поло гэдэг одоо нөгөө уламжлалт тоглоомод наадмууд болдог байсан хэвээрээ юу? Хэвээрээ 8 гэдэг шиг. Хэвээрээ яваад л байгаа шүү дээ. Тийм болоо. Тэмээний уралдаан бол хаач. Тэмээний уралдаан болт. Тэжи хэдэн сард болдго юм бэ? Тэр 11 сараас эхэлээ. 3 сар Сэрүүн үед болдог шүү те. Сэрүү үед. 3 сар гарцаж хулууралдчих юм дөө. Орж вэ юу? Нави нэг тэмээ мал уйдаг ба. Оёдгоо. Тэмээ оёх бас одоо ондоо ясэр гэлж байна. Тий. Эднийхний ах наваанд орж хөөгдүүд эднийх их уйнаа. Манай ахын л их уй онд орж байгаа гэдэг. Алдарч уу яашид болчихлоо. Аймгийн алдарч уу яатнэр болчихлоо. Зөө. Энд одоо энэ цалман гэдэг нэг баг тэмээх уралдуулдаг. Дандаа улсын алдарт авчих юм байна. Улсын алдарт Оо болсон. зөө бүр. Одоо тэгээд энэ буурын нэр нь аваа явчихдаг нь хааш нь авчижтэй. Буур ингээд нэр тэмээнээрээ салаа явчихна уу? Энэ чинь нэг Ирээрээ салаа явчихдаг юм. тий. Одоо тэг хаагур явж байгаа юу? Энэ бэлчээртэл юм ойрхон. Чирт одоо энэ сувай тэмээн Эдгээр ингэж ийм суурин байхгүй юу? Байхгүй. Буур бол ер нь яг 12 сар 1 сард л ороод тэгэл 12 сар гэхэд тэгэл хоцроод 3 сар гэхэд бол ер нь хоцорчихно. 2 сард хоцроод тэгэл хоцроо салаа явчих. Тэр чинь тэгээд адгуус мал арга тамтай хүн яачдаг юм. Гүэ тэгээд энэ нөө сувай тэмээнээр нийлэх нь манай тэмээ чинь сувай тэмээн тустай яваа тэрэндээ яваа. Оо зөө. Ороо биш нь усалж гаргаж чадсан. Сувай тэмээнээр явчихтэй. Тэр нэг хаа бараагүй холцчихдаг юм байна те. Гайгүй ойрхон шүү. Тийм бас эргүүлдээл байх юм. Эргүүлээд хариулаад үйд. Тэр тийм эргүүлчихээ. Танай энэ хаварч ер нь одоо тэр малхуй хулгай дэлгээ ер нь хэрвэ гайгүй. Тийм юм байхгүй. тийм байх шүү дээ манай энэ малын алгаар. Амарсаах юм би те. Манай энэ чинь амар амгалан. энэ зүрийн ширүүн гараа юм арахгүй. Тэр нөгөө хээрийн нохойн л. Тийм юм бас байна үз. Тэр чинь бол байлгүй яах. Тэр ч ястай байна. Тэр бол бас халтай үз. Хастай найлуудын мал руу чинь ороод байна л гэдээ болдод. Тийм үү. Энд чинь бас эрвэстэй гинэ. Нөгөө нууландаа нөгөө эрвэстэй. Уулын өвгөнтэй. Нааша бууж ирэх мэрэг тохиолдол гайгүй дээ. Гайгүй уул руу. Уулаасаа буухгүй. Нууландаа байна. Энэ манай энэ нөгөө тосон бомбын руу нөгөө тусгай хамгаалалттай эрвэст. Яг үнэ тосон бомбын руу тусгай хамгаалалттай босч. Тий энд хамаардаг шүү дээ тий. Энэ эрвэсээр хамгаалж байгаа газараа чинь. Яг үнэ. Баг нь хэдтэй гэсэн бэ? Манай баг чи одоо юу шүү дээ. 26 таа. 26 таа. Том нь Том нь 28 таа. өвөө эмээ болцсон. Өвөө эмээ болцсон. Болцсон. Том ихнэр аваад хүүхд таргасан. Том хүүхэдтэй. эхнэр хүүхдтэй. Баг ихнэр хүүхдээрээ аваагүй байна. Авцсан хутад байгаа тий. Нэгдүгээр ангид суудсан. Хүүхд нь одоо нэгдүгээр анги. Хоёр хүүхдээс хоёулыгээс яхаа ачнараа авцсан байгаа юм шүү дээ. Тий. Оо янз. Нэмээ болсон шүү. Тийм байна. Нэмээ болоод дутж байна. Одоо тэгээд нөгөө ачтэнэр 100 болж байна. Хичээл амархаар одоо наашлах уу? Ярнэл гэж яриад байдсан шүү дээ. За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр 5 нүдэн гээд брэнд ажилтдаг. За одоо та нар маань бас үзэж харсан байлгүй. 5 нүдэнгийнхаа би бас бүтээтгүүний дээжийг та бүхэндээ өгье гэд өгүүлж ярэ гэд энэ 5 нүдэнгийн маань одоо бүтээсэн өндөр гигэн зан авдрын зохиосон соён бүсэг гэдэг шүү дээ тийм. Тэрний одоо алтан соён бон юм байна. Одоо яг өндөр гигэн зан авдрын өөрийнх нь зохиосон бүтээсэн тэр одоо үндсэн яг тэр их хуваар нь гэсэн үг. Үндсэн тэгээр нь бүтээсэн алтан соён бийг одоо өндөр гигэн зан авдар анх дахь богд одоо хэлсэн байдаг юм лээ. Миний энэ соён бүсийг замб ТV-г бүрхнэ гэж. Тэгээ өнөөдөр энэ соён талбай мандаагүй төв дэлхий гэж байхгүй. Тэгээд монголчууд ч их бэлэгдлийн хүмүүс учраас одоо төрийн минь сүлдэрш алтан соёнд минь өршөө гэж одоо ажил үйлс амьдрал ах зам мөрөнд даатгадаг юм сайхан уламжлалтай ардам. Тэгээд 5 нүдэнгийнхаа одоо энэ алтан соён бий бас ахта гардуул өгөө. За баярлалаа. Тэгээд ажил үйлс нь үргэлж өөдөө адуу мал нь үргэлж өсөж байхын өрөөл дэвшүүлээ. За энэ бас манай 5 нүдэнгийнхаа олон янзын бүтээгдэхүүн гаргадаг. Тэрний маань нэг гангар шаацсан байгаа. Тийм тэгээд одоо яг
монголчуудын одоо эртний нөгөө одоо уламжлалт хэв загварыг шингээсэн. Одоо эртний одоо нөгөө одоо олдвор археологийн олдвороос олдсон аягнуудын загвар биш үү? Тэр загваруудыг одоо яг сэргээж уламжлалт загвараараа орчин үеийн технологиг хослуулан бүтээсэн ийм одоо бүтээгдэхүүн байгаа. Тэгээд дээшээ харсан сав үргэлж сайхан эдээ ундаагаар элбэг байгаарэ гэж одоо хүсээд ихчтэй болсон. Шаазан ёо за өнөөдөр тэгээ сайхан санаандгүй юм боллоо. Бид нар ч одоо уулзах хэрэгтэй хүмүүс уулзаж учрах хэрэгтэй. Тэгээ хүмүүс учирдаг гэдэг шиг хажууханд нэрээд машин маань саатлаа. За тэндээ ч хоноглоод өглөө ингээд яасан ирж цаав гэхтэн их баярлалаа. Тэр ч одоо шөндөл хүүтэн байлаа шүү дээ урдаар ичсэн. Тэгээ ахтаа ирээд уулзаад яасан чи хүрээдэр цаахан хоол цай гээл ихчтэй хэлсэн цус яасан ч хурдан гурилтэй шүлмэл хийчихдгийн зөв сүмгнүүлэл ингээд сайхан хүлээж аваад тэгээд бас нэвтрүүлгийн манд бэлдэх боломжийг олгосон явдалд ах их чиртөө эмээдээ маш их баярлаа. Манай хүү одоо өнөөдөр ирэхэрэг бол таарав тэгээд амжгаар айлын мадал би хашиж барьж ханахгүй тэгээ. Манай хүү аяга бол нэвтрүүлэг ирнэхээр тэр ичээд явцсан. Яг ичээд зүхтаачлаа. Тэгээд өнөөдөр сайхан ярилцлаа хэвлээ амарцгаа. Одоо өглөөний ажил өглөө эртээ хэлдэг үстэй. Тэгээд өнөөдөр хэлдэг. Тэ. Их эртчүү. Малын ажилтдаг л. Тэгээд нар гаргаал. За бид нар гэсэн тэгвэл адилхан бас нар гаргаал босъё. Нар гаргаал өнөөдөр нар. Хаана яаж амарцгаач уу? Тэгэл энэ хаана хамаагүй тэгэл. Хаана хамаагүй юу? Гэртэл дунталгүй. Энэ хүүхдүүд одоо та нар энэ хүүхдүүдийг хаагуур. Энэ гэрээ тренэд. Энэ хаваараа ингээд сайхан зулчихсан. Та хоёр хаа. Бид нар чи шоктойгоо яв. Ингээд унтсан. За хэдүүлээ тэгээд Монгол гэр дотор ямар багтахгүй зовлон байх юм шиг. Тий. Сайхан тэгэл тойрол 12 дунд багтдаг юм. Би тэгээд багаараа битээ хэл зүгээр энэ чи бүтэн ангиараа унтна. Ямар ч ангиараа унтсан шүү. Ямар ч асуудал. За бид нар чи шоктойгоо явчих. За тэгвэл амарцгаах байдгүй лээ. Өглөө ирэх юм болчихсон нэг. Сайхан амарцгаа. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэлжүүлсэн малыг үйлдвэрт хүлээж авахаас өмнө мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж дотоодын хяналтын лабораторид хим, микробиолог, мал эмнэлгийн магадлан шинжилгээнүүдийг хийж малыг үйлдвэрт нэвтрүүлнэ. Үйлдвэрийн бүх үе шатанд халаал стандартыг хэрэгжүүлэн хяналт тавьж ажиллах ба шулж ангилсан махны 60% эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт шаардлагуудыг хангасан хяан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдэд үлдсэн 40%-ийг харилцагч уул уурхай, ресторан, байгууллагуудын захиалгаар нийлүүлдэг. Гарал үүсэл тодорхой халаал стандартаар бэлтгэсэн түүхий дээр хяан болон хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд нь HACCP шаардлага олон улсын хүнсний аюулгүй байдлын ISO 22000-2018, FSSC 22000 стандартуудыг баталгаажуулан хэрэгжүүлдэг. Trust Trade. Төхөөрөмжөнд ч н асуудал гараа юу? Хэрэглэгчдийн хүсэлтээр 10-аас дээш жил ашигласан хуучин төхөөрөмжийг шинжлэх аян ихэлснийг сонссон уу? Өөр тохирсон төлбөрийн нөхцлөөр дэвшилтэд 3.0 шин төхөөрөмжтэй болно шүү дээ. Миний ажил дууслаа. Би явлаа. Дэвшилтэд 3.0 төхөөрөмж. Таны хэрэглээнд төгс зохицох олон давуу талуудтай. Шинэ төхөөрөмжөө олон төрлийн төлбөрийн нөхцлүүдээ сонгон хамгийн хямдаар аваарай. Альж нөхцлөөр авсан 180 мянган төгрөг хүртэлх буцаан олголттой. Дидиш. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро.
Өөрийнхөөрөө эрч хүчтэй, нээлттэй байх. Эрүүл мэндэд анхаарах нь миний хэм маяг. Таны амьдралын хэм маягт сахаргүй үзэн брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monjuice чавганы цай амны цангааг төгс тайлна. За өнөөдөр сайхан өдөр байлоо. Үнэхээр гоё өдөр өнгөрлөө. Одтой яраатал сайхан гарсан байна. Тэгээд зам таарсан говийн ганц айл гэдэг шиг сайхан ихж ах, сайхан буураад ирж хонлоо. Эднэртэйгээ сайхан хууч дэлгэлээ. Стол нэг эгэлжирийн нэг Монгол сайхан айл гэж нэг ийм л байдаг баг. Юу байна түүгээрэн тайлдаг. Хинээс ч хамааралгүй, хинээс ч югаас тотохгүй сэтгэл дүүрэн. Жинхэнэ талын Монгол айл гэдэг л одоо. Энэ л өгдөг баг гэдэг ийм сайхан мэдрэмжийг авлаа. Тэгээд та бүхэн ч гэсэн бас таалагдсан байх гэж бодож байна. Та сайхан амар цагаараа өглөө эртлэн босоод мордно. За. Амарлаа. Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? Ихний хараари байсан ээжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүмэн сайн байна уу? За нам унтсан биш. Гар нүрээ угаанда. Өнөөдөр бас халах шинжтэй шүү. Гадаач бас. Сайхан сэрүүхэн л байна яг одоо л. Нэ. Ясгнэ. Замын голоор ахсан цагдаа хасан түмэн төлөөр арвсан Оролдож мэнэндэр чирсэн буян хишгэ хайрлаж ирсэн буллага суусран орчижсэн баян тансага тавлонгод Эцэнтэй соргондэсэ боргондэсэ борхондэс 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 Мором таашиг хриам таалайсан бурал тандираман морсон байтай бурал тавангол тавндэс За сайхан амруу. Сайхан амарсан. Сайхан амарсан юм бэ? Сайхан амарсан. За ахаац. Усанд явсан. Усанд явцаа. Оо за. Ходог устай иши хөргөн зайтай юм билээ те. За 1 км л ээ. Гэхдээ явахад бол хэцүү сте. Явна гэж яахгүй. Байхгүй сте. Нэг бол мотоциклоор явна, нэг бол явна. Тий. Километр газар чинь ч та явган юунд явбал баларсан юм болно шүү. За цөөвөн гай. За сүйтэй цайтай цөөвөн гайтандаа. Сүйтэй цайтай цөөвөн гэдэг нөгөө дуу байдаг. Тэрийг дуулаад гээ. Цөөвөн гай. Гадаад нэг жуулчин ирээд жуулчин юм уу юм дэ мэдэхгүй нэг хүн ирээд нэг айл дэрж хоноод өглөө болсон чинь нөгөө айл нь явах та хонсон цовын дээр оройныхоо цовын дээр нүглээ цай хийгээд өгсөн чинь дараа нь ирсэн ч гэлөө эсвэл хүнээ явуулсан ч гэлөө энэ нэг юм цагаан шүлтэй хоол байдаг гэд энийг хайгаад ирсэн байгаа шүү дээ. Цагаан шүлтэй хоол одоо бидмээр тэр хааваа гэдэг хайгаад байдаг. Тэрэн шиг. За өглөөний ажил одоо эхэлсэн үү? Ах устандаа явцсан. Одоо малаа услана. Малаа үдэд услана. Одоо ингээ услана. Одоо ингээ услана. Ингээ услана. Тэгэл хонь малаа хэлж байна. Шиг малаа хуулна. Тэгэл одоо аж ахуй ажилд хэлтэхгүй тийм. Тэгэл ажилдаа гарна да. Тэгэл ажилдаа. Өглөөний ажил. Тэгэндээ.
Ойрдоо ийш тийш хөдөлгөөн байхгүй. За бас хөдөлгөөн ажил би төлөвлөсөн ажил бий. Байна уу? Байгаа тэгэл. Хонь хэрэг үү? Хонь хэргэн, хураг хэргэн, хаврын ноосны ажил одоо хоньоо хэргэж, хургаа хэргэж үйжил. Нэг мултран да. Тийм байна. Тий. Ямаас амнд юм хамгийн дөрөв. Тэгэл тэмээ хэргэн. Тэмээ хэргаал. Тий. Тэгэл сүулт нь хөрхи хонь нөлөөлж байгаа. Тэгээ сүулт нь хонь нөлөөлтий. Тэгэл хоньоо хэргэн. Хонь хургаа хэргэн тэгэл. Тэмээний юу гэж юм бас авдаг тий. Тэмээний ноос авна. Ноос чи тий. Тэмээний ноосон юмнуудыг зөндөө хийгдчих мэтлээд шүү дээ. Тэмээний ноосууд авна. Хоньны ноос л харин янз. Хоньных л жоохон нэг үн муутай одоо авахаас авахгүй нэгтэй. Авахаас авахгүй нэг штэ. Тий. Арьс мэсийн хүртэл нэхийг нь хүртэл авдаг баймаар хам штэ. Ядаж үнэтэйгэн бэк 5-10 авдаг байвал бид нар ч бас аваач чадаагүй. Өгчмөр. Тий. Ядаж нэг жиний мөнгө болно штэ ингээд. Өөрөөсөө савч хийсэн эсгий юм тий. Тий. Оо за. Хурганы ноосоор нь хурган зулгай тавих юм бол хянгарна гэж янзый. Тийм бай. Янзый сайхан эсгий. Янз гоё эсгий болд штэ. Хийдэг байсан залуухан баг хийдэг байсан. Одоо ч гэсэн хийх юм. Тийм бай. Одоо тэгээд ер нь хоньны толгоо шиирмэр одоо ингээд ихээр нь одоо энд нэг муулж махлахгүй бах уу тий. Да нэг ихээр нь яах бах тий. 5-10 нэгд нь хийж хүнсэл зарвал зарна тэгэл. Тэгэл ерөөсөө сүү цагаагаа бүгдийг авал ингэнийхээ хоормыг хийгээл ямааныхаа сүү цайл, хоньныхоо сүү цайлаар сайхан өрөм таргаа хийгээл. Манайх ч одоо нэг 7 сараас л эхэлж сайл сүг хийдий. Одоо 6 сард нөгөө ишиг молоо махлуулах гэж яхан сүүгээр нь махлуулах гэж төлөө махлуулах. Юундээ хайхтар. Тий. Сааж яах юм бэ? Ихэрт хийдгүү. Тийм байна. Сөхөө үед хамгийн гол нь төл нь яхан бүдүүрч махалдаг байхгүй. Тэгэл 7 сараас хойш бол тэгээс сааштай. Тийм байна. Хамгийн үнэгүй юм л одоо тэгвэл одоо үүс ноосоос нь хоньны ноос л байна. Харин тий хамгийн үнэгүй. Тэгээ чи ингээл хөргө хог болол үлддэг юм байна. Хоньны нэхий үнэгүй. Нэхий үнэгүй. Тий. Ноос энэ чи яг тэгэл аваачаадаг бол нэг 1000 гараас авчил үйдیں۔ Аа. Өнөө Монголж байгаа мартаж хэдүүлтгэлээ энэ. Тэгж байгаа юм байна одоо. За. Нэвтрүүлгийн бод ивент тэгч бас Movios гэдэг брэнд би одоо өглөөний цайн дээр айлуудтай өгöd яваад байгаа. Momfood-ийн хамт олон мөн өгж явуулсан. Энэ минь бол бас ганган штэ өглөө итгэхэд. Тэ эрүүл зүй хоолтолт. Одоо ч тэгээд ер нь хоолоо сайн бодож байхгүй лээд ялангуяа манай хотынхан ч юм бол хөдөөнийхэн бол харьцангуй эрүүл юм идэж байна. Тий. Бас агаар нь асуудал алга байна, хөрс асуудал алга байна, тэ утаа үнээрний асуудал алга байна. Тий, янз бүрийн ногоо цагаатай олохгүй жинхэнэ Монгол хоолой ингээд идчихэж байна. Яг өөрсдийнхөө мах гурил заа одоо юу гэдэг тэ. Ингээд удаа 3 хэлэлдэг. За ер нь жоохон хотгөр одоо үр хөвгтүүдтэй ч гэсэн одоо ингээд төв бараад байгаа хүмүүст сайн хэлэх хэрэгтэй. Идж байгаа ууж байгаагаа их сайн харж бай гэж. За тэгээ манай энэ бол үнэхээр эрүүл мэндэд маш хэрэгтэй. Манай энэ Movios-ийн бүтээгдэхүүнүүд. Одоо янз бүрийн одоо гоё амттай, үзэмтэй, за тэгээд хамгийн гол нислэг өндөртэй энэ бүтээгдэхүүнүүд нь жишээний хараа гурвалжин будаатай чанцаатай бантан байгаа байхгүй. Энэ бол одоо өглөө өдөр орой гэлтгүү одоо бага насны хүүхдүүд энтерт те сайхан хийж байгаа. За тэгээд доор нь гоё юмнууд байгаа шүү гэж. За баярлалаа. Бэлэг өгөөл. Бэлэг аваад олон хонуулмаар болсод байна. Хонуулаа л байна. Хонуулаа л байна. Гиснээс баярлалаа. Манай энд чинь дидээш гарч байгаа сте. Дидээш гарна. Дидээшийн төхөөрөмж бэлгэлнэ ахчтай. Энэ одоо хамгийн сүүлд гарсан. Яа за. Шоошин төхөөрөмж. Заавартайгаа байж байгаа заа явах чинь. За энэ ингээд төхөөрөмжийнхаа гарын явуулдаг. Ийм хөргөн жижигхэн болцсон шүү дээ. Манайх чи дидээш те. Тэ? Ийм хөргөн жижигхэн болцсон. Тийм бай. Зааварч яах бүх зааварчилгаа нь энэ дээр байж байгаа. Аа. Хэрэглэх зааварчилгаа. Ер нь бол хуучин байсан нөгөө кино сан бичлэгээ ухраадаг, барьдаг, зогсоодог, бичдэг гээл те. Бүх үйлчлэг нь байгаа. Энэ дээр нэмээд цагаагаар гэдэг нэг систем болсон байгаа. Оо за. Тэр нь болохоор одоо ингээд ялангуяа хөдөөний малчтад бүр аюу хэрэгтэй. Нөгөө цагаагаар мэдээгээ заавал бичээл ухрааж үзээл яасан бэлээ гэхгүй. Цагаагаар гэдэг цэсэн дээрээ дарахад өмнөх хойдох өнөөдрийнх нь бүр ингээд наривчлсан гэдэг ингээд бүх юм. За одоо ингэх гэж шүү. За ер нь бороо тэдэд ингэх нь байна шүү гэдэг юмнуудаа бүгдийг харчихна. За тэгэл цагаагаараа харчихна. 21.330 сумын бүх мэдээ. Нэр бүх сумаараа. Яг өөрсдөө сумыг харчихна. Яг кино санта ТV сувг ухраах хөрөмж. За дидээш. За баярлалаа. Ямар гоё шинэ төхөөрөмж вэ.
Та бүхэндээ бүгдээр нь баярлалаа. За. Шинэ төхөөрөмж гарч. За сайхан цаагаа уучаад бид хэд ч юм бас одоо за ахыг хүлээнэ гэхдээ. Ах уснасаа өрөөд ирэх ахтайгаа нэг баяртай гэж хэлчихэж мордохгүй болохгүй. Бид нар ч одоо ахад ийшээ бас зам. Харин тийш. Хайрхныхаа наадралуу таквал орчиж байгаа биз дээ. Ойрхол гэх говьч тэгээ явуулах юм уу? Ойш гайг ойрхол гэх тэгэл бас л явуулчих. Хэдэн километр явж чив? Талгаар явсан шүү дээ. Оо яа. Хэрвээ цавч бас нийлэн зайтай. Зайтай байгаа. Тий, хэрвээ цаваас наашаага 40 50 л гээл ах шиг байсан чинь. Яг гараал явсан чинь 73 4. Та дэрчдэг газар байсан. Хангалттай 50 бий байх гэж бодож. Тэгж л. Бүр даалаа. Бүр адаг руугаа ороход тийм бий баха. Тий, адаг руугаа ороход бид бүр гол руу нэг орчих. Тий. Тэгэхээр тэгж яахгүй тий. За сайхан цайлаа. Цовин гатнаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч технологиор түүчилж, өв соёлоороо ялгарна. Дээдэш. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монжус чавганы цай амны цангааг төгс тайлна. Нэвтрүүлгийн ивент итгэгч өглөө сүйтэй орой тарагтай Movios. Ивент итгэгч Trust Trade 25 жил итгэлт хүнсийг таны ширээнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч Monjus чавганы цай амны цангааг төгс тайлна. За, дүүгийнх нь мордох цаг болсон байна. Тэгээд аян замд явж байгаад маш сайхан айлтай очирч за эндээ хонж та бүхэнтэйгээ сайхан танилцаж, сайхан хууч хөөрч гэр бүлийнх нь нэг гишүүн мэт сайхан одоо нэг өдөр өнгөрлөө. Тэгээд бид манай баг хамт олныг бас гэртээ хонуулах боломжоор хангаж нэвтрүүлэгт маань оролцсон явдалд одоо нийт үзэгчдийнхээ өмнөөс болон багийнхаа өмнөөс маш их баярлалаа гэдгийг хэлье. За тэгээд та нар минь урт насалж удаан жаргаж эрүүл их байж мал хуун мянга түмээрээ үржиж нутаг оронд нь бороо хурыг ихтэй үржилшин сайтай сайхан бүхнийг одоо хүсэн өрөөё. За ерөөл батаршгүй. За баяртай хөвгтүүд минь бүгдээрээ сайн яваад очиж нутагтаа сайн эрүүлэн кад жаргалтай урт настай удаан жаргалтай бүгдээрээ гэр бүлээрээ сайн сууцгааж байгаарэ. За маш баярлалаа. За ингээд нөгөө хөдлөндөө за баяртай юм байна. Нэг өмсүүлчихэд явъя. За. Энийг авах замд сайн яваарай. За баярлалаа. За сайн сууж байгаа. За баяртай ах байна. За сайн сууж байгаарай. Эдгээр явуул тэгэл байрал ороод ирнэ. Хот хүрээ орох юм бол бас холбоо бариарай. За баяртай. За сайн сууж байгаарай. Баяртай.